1917 оны 11-р сард Орос оронд Октябрийн хувьсгал гарч большевикууд хаан засаглалыг түлхэн унгаж төрийн эрхэнд гарлаа. Харин энэ үеэр Хятадд цэргийн эрхтнүүдийн хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй эд өрнөж байлаа. Яг энэ цаг үед буюу 1917 оны 2-р сард нийслэл хүрээнд Оросын албан хаагчдын дунд анхны үйлдвэрчний эвлэл байгуулагдаж түүнд Монгол ажилчид нэгдэн орсон байна. Энэхүү үйл явцаас нэг их удалгүй Ерөөгийн зүүн модны алтны уурхайн дэргэд бас нэгэн үйлдвэрчний эвлийн салбар байгуулсан нь 100 гаруй гишүүнтэй байжээ. Тэд үйлдвэрчний эвлээ байгуулсныхаа дараа цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажилдах нөхцөлөө сайжруулах талаар тэмцэж хувьсгалчдтай холбоо тогтоож байсан байна. Үүний дараа хэд хэдэн үйлдвэрчний жижиг үүрүүд байгуулагдсаар 1924-өөс 1926 онд мэргэжлийн шинж чанартай анхны холбоонууд бий болсон гэж үздэг юм. 1921-ээс 1940 он бол Монгол орны хувьд феодалын нийгмийн харилцааг өөрчлөх, хөрөнгөтний бус хөгжлийн замд шилжих, шин соёл, аж ахуйн шин салбаруудыг хөгжүүлэх, социализмын үндэс суурийг тавих замаар нийгмийн амьдралыг бүхэлдэн өөрчлөх үйл явц өрнөсөн он жилүүд байлаа. 1921 оны 6-р сард нийслэл хүрээнэ ажилчин албан хаагчдын анх дугаар хурал болж үйлдвэрчний эвлэлийн удирдах албан тушаалтнуудыг сонгож анх удаа ажилчдын ажлын цагийг 8 цаг болгох шаардлага тавьжээ. Тухайн үед Хятад пүүсүүд болон Орос худалдаачны газар, арьс шир, ноосны үйлдвэрүүдэд ажилладаг ажилчид 12-оос 13 цаг буюу мандах нарнаас шингэх нар хүртэл ажилладаг байсан юм. Анх дугаар хурлаас үйлдвэрчний эвлэлийн байгууллага өөрийн зорилго, эрх үүргийн тухай 30 зүйлтэй дүрэн боловсруулж ардын засгийн газарт илгээжээ. Эхэндээ 27 зүйлтэй байсан ч дараа нь 30 зүйлтэй болгон өөрчилсөн аливаа хүчин үнэлэгчдийн дүрмд ажилчин албан хаагчдын ажлын ба амралтын цаг, ээлжийн амралт, салин хөлсний асуудал, тэтгэвэр тэтгэмж олгох, ажилд авах, ажлаас халах, үйлдвэр аж ахуйн газрын захиргаатай үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын гэрээ байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан байлаа. Ардын засгийн газар энэхүү дүрмийг баталснараа үйлдвэрчний эвлэлийг зайлшгүй байх шаардлагатай байгууллага мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй энэхүү баримт бичиг нь манай анхны хөдөлмөрийн хууль гэж хэлж болох юм. 1926 оны 4-р сард бүх Монголын үйлдвэрчний эвлэлийн төв товчоо байгуулагдсан анх дугаар хурлаа хийжээ. Энэ хурлаар дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн нийт эвлэлийн байгууллагуудыг худалдаа, аж үйлдвэрийн ажилчин албан хаагчдын эвлэл, улсын албан хаагчдын эвлэл, эмнэлэг ариун цэврийн хөдөлмөрийн эвлэл, тех нэвтрүүлэхийн эвлэл гэсэн 4 эвлэлд нэгтгэхээр болсон байна. Тэр үеэс Монголын үйлдвэрчний эвлэл өөрийн ажлын нэг хэсгийг хөдөө орон нутагт чиглүүлж, зарц ядуусыг улсын болон хоршоолол үйлдвэрийн ажилд татан оролцуулах, үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсүүлж, тэднийг дарлал мужлогоос чөлөөлж, сурган гэгэрүүлэх, бичиг үсэг заах, адил хөдөлмөрт адил хөлс авдаг зарчмыг хэвшүүлэх ажил хийж эхэлжээ. 1926 онд үйлдвэрчний эвлэлийн санаачлагаар манай улсад анх удаа ажилчин албан хаагчдад тэтгэвэр тэтгэмж өгч урамтай болжээ. Бүх Монголын үйлдвэрчний эвлэлийн товчооны дэрэгдэх аюулыг хамгаалах сан бий болгох энэхүү санаачлага нь өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцооны их суурь гэж хэлж болохоор байгаа юм. 1927 оны 8-р сарын 15-наас 21-ний өдрүүдэд бүх Монголын үйлдвэрчний эвлэлийн анх дугаар их хурал хурлажээ. Энэхүү анх дугаар их хурлаар Монголд үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн төв бий болсныг зарлаж, үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүргийн үндсэн чигийг зааж анхны дүрмийг баталжээ. 1929 оны эхэр нийслэл хүрээний 21 пүүсийн 240 гаруй зарц нар ажил хайсан нь манай улсад анх удаа ажил хаялт жагсаал цуглаан хийсэн тохиолдол байлаа. Аж үйлдвэр хөгжсөн дэлхийн томоохон гүрнүүдэд хэдэн зуун жилийн өмнөөс бүрэлдэж бий болсон ажилчин анги өөрсдийнхэн эрх ашгийг хамгаалахаар үйлдвэрчний эвлэл байгуулсан бол манай улсад ямар ч хууль дүрмгүй зохион байгуулалтгүйгээр мөлжигдэж байсан зарц ядуу ангийг чөлөөлж, тэднийг ажилчин ангийн эгнэнд татан оруулж, дараа нь тэдний эрх ашгийн төлөө ажиллаж эхэлсэн нь манай улсын үйлдвэрчний байгууллагын бас нэгэн гол онцлог шинж юм. 1993 оноос үндэсний 3 тат нийгмийн зөвшөлтийн хэлэлцээр хийх болж, нийгмийн даатгал, амралт, совилол, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн хяналт, соёлын зэрэг, чиг үүргээ засгийн газар шилжүүлэн гишүүдийн эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, төрөлх үүргээ дагнан хэрэгжүүлэх болсон байна. Гэхдээ зах зээл, ардчлал хөгжсөн орнуудын үйлдвэрчний эвлэлүүдийн нийтлэг арга механизм болох засгийн газар
ажил олгогчдод байгуулсан үндэсний болон аймаг салбарын хэлэлцээр хамтын гэрээ, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдалд эрүүл ахуйн үндэсний 3 талд хороодын үйл ажиллагаанд хөдөлмөрчдөө төлөөлөн оролцох замаар дээрх нийгмийн чанартай асуудлуудыг шийдвэрлэхэд Монголын үйлдвэрчний эвлэл оролцсоор ирсэн юм. 2000 оны эхээр манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид ажиллагсад гэрээр болон гэрээгээр бүтэн бус цагаар улирдын чанартай гэх мэт албан бус хэвшилд хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах асуудалд үйлдвэрчний эвлэл ихээхэн анхаарал хандуулж ажил хаят чагсаал суглаан зохион байгуулах зэрэг оролцож байлаа. 2013 оны 9 сарын 9-нд нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 370 дугаар тогтоол батлагдсан гарчээ. Ингэснээр төрийн дээд болон дунд анхан шатанд шийдвэр гаргах төвшөнд үйлдвэрчний эвлийн байгууллагын оролцоо нэмэгдлээ. Нийгмийн түншлэгч талууд шийдвэр гаргах төвшөнд хамтран ажиллаж хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгож түүнээс бий болсон баялагийг шударгаар хуваарлахад энэхүү хамтын ажиллагааны утга учир орших бөгөөд ингэж чадсан улс орнууд хангалуун чинээлэг дундаж давхаргыг бий болгож илүү хөгжих нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм а. 2014 онд анх удаа нийгмийн түншлэгч талуудын санаачлагаар гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн дунд хөдөлмөрийн нэгдсэн уулзалт өдрөлт зохион байгуулсан юм. Иймэрхүү манай улсад хэрэгжүүлсэн нийгмийн түншлэлийг олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар их хурал дээр Аз номхон далайн бүстэй загвар нийгмийн хүчлэл болжээ гэж сайшаасан юм. Иймэрхүү шин 100, шин 1000-д дэлхийн үйлдвэрчний эвлийн хөгжлийн чиг хандлага, зорилго зорилттой Монголын үйлдвэрчний эвлэл хөл нийлүүлэн алхаж ирээдүйдээ итгэл төгс урам зоригтойгоор ирэх зууны шин түүхээ эхлүүлж байна. Монголын үйлдвэрчний эвлийн ажилтан албан хаагчид мянган гишүүд дэмжигчдийн эв нэгдэл үеийн үед мандан бадарч байх болтугай.